Аюушийн жаргал сайхны зохиол. Эр хүн өгүүлэг. Зах хязгаар нис үзэгдэх илжилгүй их талын дунд ширтгэн дээр орхисон атга шагаа шиг хитгэн цагаан байшин усан цэхэр зэрэглээнд хөвж үзэгдэх нь тэг 14-р анги. Даргаыг нь хурандаа төмөр, жолоочийг нь байлдагч гэпэл гэнэ. Өөрийн гэсэн туслах аж ахуйтай гахаа дахиад тижээчгдэг алим, жимс, тарвас, амтд тува тариалаад хураагаад авчихдаг энэ ангид яамнаас ирэх шалгалт тасарна гэж үгүй. Намрын улиралд бол нэг л аваад нэг нь яваад 3 хонолгүй дараагийнх нь шалгалт зөрөөл ирнэ. Энэ олон шалгалтын үеэр төмөр хурандаа заримдаа анги дээрээ хэд дараалан хонхонч бий. Тийм үедээ ангийн жижүүрт манай нохой толгойд харийг дуудаад гэрт мах хүргэж өг гэж хэл гэх нь сонсогдно. Нохой толгойд хар гэдэг нь мөнөөх гэпэл. Гэпэл гэж даргын жолооч болсноос хойш жагсаж нэгдэж үзээгүй хөндлөн толгойтой биерхүү хар зэрэг. Гэпэл заримдаа хурандаагийн авгай мянган цагааныг суулгачихсан давхиж явна. Төмөр хурандаа залуудаа мянган төгрөгөөр торгуулж армаас хөөгдөх төхөж байж нөхрөөс нь салгаж авч суусан болохоор мянган цагаан гэж нэрлсэн гэдэг. Жинхэнэ нэрийг нь цэргүүд мэддэггүй байлаа. Талын зэрэглээ сууж боссон тэр өглөө анги жигдрэн жагсаж цэрэг халж татах тухай сайдын тушаалыг штабын дарга уншсны дараа халагдах цэргүүд гудамлаж зассан хэвсэн дээгүүр хөл тавьж явсаар алтан гэлбэрт улаан тугандаа сүгдэн адис аваад эргэж алхахад сүрлэг ажээ. Энд гэвлэл ирээгүй байлаа. Тугтай салахаас гүйцэтгсэний дараа цэргүүд машинд сууж эхлэхэд спорт зоолны өнцөг тойрон гартаа чамдаан барьсан гэпэл мянган цагааныг дагуулчихсан хурц ирэхэд төмөр хурандаа их нэртэй хандан "Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж гайхан асуув. Тэр нүүр нь улсхийн утлынхаа үлмийн ширтэн гэпэл рүү сэм харахад гэпэл "Дарга, та уучлаарай. Бид хоёр хамт явахаар шийдчихсэн" гэхэд хурандаагийн царай хачин болж хөмсөг зангидан "Тийм үү. Тэгээд эрт хэлэхгүй яасан юм бэ?" гэж хэлэнгээ гэпэлнийхээ халааснаас өрөөнийхөө түлхүүрийг гарган атгаж тэр хоёрыг дагуулan штаб руу ороход урайлоозон хадсан эндрийн дэргэд гэплийн барьж ирсэн 2 хар чамдаан хогийн сав шиг бүрзийч үлдэв. Нохой гэпэл мянган цагааныг босгочихож гэх яриа хэнд зэрэглээ хөлөглөн ангийн хашаагаар тарахад офицерууд, цэргүүд гэплийн хүн чанаргүй гайхан жигшиж байлаа. Удсангүй халагдах цэргүүд атсан машин нэгээр нэмэгдэж 6 болоход тэр 3 штабаас гарч ирэв. Хурандаа штабын дарагт цэрэг атсан машинуудыг "Цэрэг овоо" гэж хүлээлгэж байх үүрэг өгөөд гэпэл мянган цагаан хоёрыг ари машин цуулган өөрөө машинаа барьж гэр рүүгээ давхлаа. Төмөр хурандаа гэрийнхээ гадаа ирж хаалганыхаа цоожийг онгойлгон хаалгаа нээгээд гэпэл "Чи тэр цэрэгтэй хамт машин дээр гар. Та нар гэр доторх эд огшлыг бүгдийг нь гаргаад машинд нь ач. Миний хувцсыг л үлдээ" гэж хэлээд гэртээ төрүүлэн орлоо. Гэрээс хамгийн сүүлд океан гих хөргөгч өргөсөөр 2 цэрэг гарч ирэхэд мянган цагааны нүдэнд нулимс дүүрч "Чи ядаж хөргөгчөө аваад үлдэлтэй. Говийн энэ халуунд хоол хүнсээ хийж байхгүй бол хэрэггүй дээ хөө. Дүүчдөгсөн өдийн насанд чиний хөхөнд ямар л сүү оров гэж. Хүүхдийнхээ сүүг хийж явдаа. Тэгээд ч чамаагаа хадамд гаргаж байгаа болохоор инжинд чинь юу өгөхөө би өөрөө мэднэ" гэж хэлэнгээ. Гэпэл "Чи наад ачаа бараагаа сайн атсан биз? Газар хол шүү" гэж анхаарууллаа. Ингэсэг сормосны будг нь бүлийн нулимсанд зууралдан халтардсан мянган цагаан
Би чиний ийм нэмжин сэтгэлийг ойлгодгүй гэжээ. Жаргалдаа ташуурсан тэнийг намайг уучлаач. Миний буруу. Би явахгүй гэж зорхирон уйлав. Төмөр хурандаа баруун завжиндаа хөх инээмсэглэл тодруулж яалаа гэж дээх үү. 100 наслахгүй орчлонд зоргоороо амьдрах нь чиний зөвөө. Ханийн халамж дутсан болохоор чи хайр халамж ярьж л энэ замыг сонгосон байж таарна. Чамтай олныг шуугуулж сүрдүүлэнтэй ханилж 10 гаруй жил амьдарсан ч цаг хугацааны давчуугаас болж ёс дүртэй өдөж өгч чадсангүй дээ. Уг нь та хоёр нуух хэрэггүй байсан юм. Хайрлан гэдэг чинь ойлгохын нэр. Би ойлгох байсан. Хүн гэдэг чинь хайр сэтгэлийн боолн юм болохоор түүнийхээ зарилгаар л амьдрах ёстой. Хүн сэтгэлээ дагаж амьдрах ёстой гэдгийг л би чамд хэлж байна. Энэ олон жилийн дараа амьдралд чамайг гомдоосон бол уучлаарай. Би чамайг хайрлах хайр эдэг хоол өмсөх хувцсаар л дутаагаагүй байх гэж боддог. Бусдыг нь чи үнэлж хэлэх үз. Чи энэ гэрт өмссөн хувцастайгаа орж ирсэн. Одоо эд тогшилтоо болоод буцлаа. Харин сайхан амьдраарай. Гэвч чи энэ хүүхэнд эвийн нүнжигтэй зан гаргаж инэрч хайрлаж явхаа мартав. Орчлонд мартаж болдоггүй нэг зүйл байдгийг мэдэж ав. Хүний хань бол хүүхдийн тоглоом биш шүү. Гэснээ жолооч руу эргэж Мегбар ахлагч та дамжингаар дайрсны хэрэггүй дээ. Шууд давхиад буучих. Буцахдаа жаргалантаар дайраад мод ачаад ир. Энэ нөхрийн бичиг баримтыг би зохицуулаад явуулчихна. Бензин тосоо хангалттай авсан биз? Гэхэд хангалттай авсаа нөхөр хурандаа гэж ахлагч ёслов. Төмөр хурандаа сайн байна гэснээ эргэж гэрийнхээ хаалгыг цоожлоод за баяртай сайн авцгаагаарай гэж хэлээд тэр гуравтай гар барихад мянган цагаан хурандаагийн гараас зурн төмөр би миний буруу гэж цорхирон уйлахад төмөр гараа татан авч хэрэггүй дээ. Хожимдсан нулимс сохор зоосны ч үнэгүй байдаг юм гэж шийдэм хэлэхэд эргэж чаралгүй алхасаар шинхэн жарисныхаа хаалгыг татан орж түлхүүрдэн асаагаад давхихад цэргийн ангийн цуслангийн ажилгүй ховч авгаанар түүнийг хайр өрөвдлийн сэтгэлээ дэвсэн үдэж гэпэл мянган цагаан хоёрыг жигшил зэвүүцлийн харцаар шилбүрдэн үлдлээ. Ангийнх нь офицерууд халагдсан цэргүүдтэйгээ цэрэг овоон дээр төмөр хурандааг хүлээж байлаа.